Сумын айлын home tour хийх чинь Instagram social орчингийн бүр ингээд тасарсан амьдралаас илүү зүгээр жирийн нэг хүний жирийн нэг амьдралтай танилцсагай. За би болохоор 2025 онд их сургуулаа төгсөөд за тэгээ манай найз залуу одоо бол сүү залуутай бас хоёр мэрэгжил эзэмшээд нөгөө хүнсний технологи IT инженер мэрэгжилтэй. Тэгээд намайг сургууль төгсөөд ер нь бол хамтын амьдрал маань ихлээ. За хаана амьдрах уу? Хотод ингээд жижигэн бизнес хийгээд үзэх үү? Аль эсвэл карьер гөгөөд явах уу? Гадагшаа явах уу? Ер нь яах вэ гэд маш их ярилцсны үндсэн дээр ингээд хөдөө сумд амьдрахаар ирсэн байгаа. За тэгээд энэ шийдвэр маань манай аав ээжээс бусад бүх хүмүүст амар тийм сонирхолтой итгээд санагдсан юм шиг байл ингээд хэлэхээр ер нь бол миний бүр ингээд айгүй хүндэлж хайрлаг хүмүүсээс хүртэл ингээд эсэргүүцсэн гайхсан тийм сөрөг сэтгэлдлүүд ирээд тэгээд маш их тийм олон сөрөг сэтгэлдлийг үл авшаагаад битээр ингээд ирээд нөхцөл байдалтай танилцгаад тий аав ээжтэйгээ амьдраад нэг хагас жил өнгөрсөн байна. Тэгээд дотроо шийдвэрээ гаргацсан байгаа. Өөрийнхөө хүссэн амьдралаар ингээд санхүүгийн эрхчлөлөнд 50 замаар хүрч чадна гэж шийдсэн, бодсон, итгэсэн байгаа. Өөр сонирхолтой байж магадгүй гэж бодоод аав ээжийнхээ өдийг хүртэл бүтээсэн зүйлсийнх нь яг нэгэн хэсэг буюу хөдөө сумын айлын home tour хийх чинь. За гэрийнхаа бүр гадна талаас эхлэе. За ингээ манай байшаа харагдаж байгаа маа. Тэнд ташааны хаалга байна. Энэ юу гэж бодож байна та нар? Жижигхэн хөөрхөн буудлага. За дэлгүүр бол ажилтгүй шүү. Тэр зүгээр дээр үед байсан гэхгүй юу. За ингээд хаалга нээзгэе. За нэнгүүд коридорын өрөө харагдаж байна. Хаалга татаал орсон чинь жоохон хуужирсан паркетын шал. За яах вэ тэр ингээ гой журтай цонхрууга харсан чинь бас хөөхөн харагдах орчин сайтай. Ерөн дайжгүй боддоор их хөөхөн шүү. За тэгэл энэ өрөөнд 3 ортой, нэг ширээтэй, ус услагчтай, шалны тэнтэй бас нөгөө өөр нэг өрөөнөөс галлаж өгдөг байхгүй. За нэг ийм хөөхөн цомхон буудал байна. За бүгдээрээ гараад ингээ манай хашаа руу оръё. Гадаа ч бас гоё байна. Тэнд нэг шувуу нисээд байгаа мó гэсэн жоо зааг байсан байна. За ингээд л оронгууд цэлгэр сайхан хашаа өгтөж байгаа юм. Тэнд манай эмээгийн харагдаж байна. Энд ингээд хайрах чулуу харагдаж байна. Манай краш байна. Хашаанд да худагтай байгаа. За энэ хайргалуугаа харуулад байна гэхээр манай ээж дүүнэр биш дээ. Хөвөө унгаар насгаад нэг бүрчлэн энэ том газарт хайрга өөрсдөө ингээ гараараа твсэн гэж боддоо. Бүр ийм амар хөдөлмөрч би бол хизээч ингэхгүй. Гэхдээ энд говь болохоор их шуургатай, тоосжилттэй болохоор энийг дараад их сайхан байдгаа. За ингээд гараашаа бас харуулаад байна. За бусад хэсэг нь манай гэр энэ ингээд эмээгийнх гэд хэлсэн шүү дээ. За ингээ хөдөөж явах гоёо гараал ирэнгүүт ингээл байгалийн харууц марууц ингээл нүд сэтгэл баясгаал агаар салхич өвлээ гэл бодороо их сүрлэг сайхан харагдаж байгаа. Камер дээр болохоор явхаа жижигхэн харагдаад байна. За энд манай ээж болохоор ер нь их ургамал тайртай бүр намайг бага байхаас л гэртээ их юм тарьдаг байж байгаад одоо ингээ хашаанда гоё янз бүрийн мод тарьдаг. Цэцэргэн, алим юу хэлээ. Нэлээд хэдэн мод байгаа. За тэгээд 4 сар гарсан болохоор ингээд эхнээсээ ногоороод их хөөрхөн харагдсан юм байна. 4 жил ууггүй усалж арчилсны хүчинд нэг иймэрхүү болсон байна. Манай ээж тэгээ ярьдаг байхгүй юу? Миний хүүхдүүд том болоод хүүхдүүдэд авчираад хамт хинэн одоо жимсээ хураана яаж инэх жимсээ хураана. За тэгээд бөөнөрөө өнөр өтгөн болчоод модныхын сүүдэрт суугаад гой салхилна. Дотор нь ингээ гой цэцэрлэгт хүрээлэн шиг болгоод ингээд зүлгчүүлээ тоглоомын талбай хийж өгөөд ачцэнараа тоглоулна гэдэг юм их сайхан юм ярьж мөрөөднөө. За ингээд хөөрхөн магац ихтэй айгуу хайр хүрмээр харагдаад байгаа юм. За энэ яг ингээд худаг бискайтл дараад худагнаас ус аавн шаланкаараа гэрлүү татна. За хамтаа манай гэрлүү орох гээд бүгдээрээ алхаж гин хаалгаа нийлээ. За нэг ийм адил угтж гинэ. Цагаан шалны хэлж үргэсэн чинь камер дээр хар харагдаа. За тэр яг ингээд коридороос ингэж харагдаж байна. Энэ манай гутлын тавиур байна. За энэ жаадлсаныг болохоор ээж маань нэг бүрчлээ ингээд татгаж ойсон байгаа. Маш уран хүн байдаг. Яаж ингэж уугахгүй байдیں۔ Би бол нэг сайн мэддэггүй. За нөгөө талтай юм үлгүүр гутлын тавиуртай. За энэ яг манай угаалгын өрөө рүү оръё. Угаалгын өрөөнд энд юм тавьдаг тэгэл гоо сайхны юм 9 бүсэн юм а. Бас тавьчихнаа дараа хогийн сав шалны модтай. За ингээл байтгал юм байна тий. Өнөр юм нөөцийн савтай тэгээ худагтай болохоор шаланкаараа нөөцийнхаа сав руу татаад тэр нь бол усаа хэргэлдэг. За ингээ нөгөө өрөө рүү орцгоё. Өрөө гэсэн чинь коридор байна. За энэ хогийн сав тоос арга. За энэ яг ингээ шкаф байна. Хөлдөөгчтэй
Хөрлөгчтэй ч өвчтэй. За ингээд жижиг өрөө буюу хүүхдийн өрөө дүүнэртэйгээ эндээ өслөө бүгдээрээ сурч мэдлээ. Энэ бор шкаф тэр орон нэрээ айгуу бэлгшээлтэй. Манай ээж бод хайшааш нүүсэн энийг авч явна гэж ярьдаг. Ягаад тэгэхээр анх бизнес эрхлээд олсон хамгийн анхны ашгаараа хятад руу өөрсдөө биеэрээ яваад энэ шкаф орыг авсан гэж яриад тэгээ маш хайртай бэлгшээдэг ийм тавилга байна. За ингээд орны бүтээлэг гэхгүй юу. Энд ингээд хичээлийн булан байна. Бас хөөрхөн хідэн номтой манайх чи. За ийшээгээ болохоор дасгал хийн гэд бас төрнийх мөрнийх байрлуулсан. Гэтэ хизээч хийдгүүдээ. Энэ шар хевсэн нэрээ манай аав ээж хоёрыг гэрлэгэл байсан. Тэгээ байсаар л байгаа. За одоо гол зочны өрөөлөг орё. Энэ 100-ны хэсэг нь манайх нэрээ шалны тэнтэй бас 100-аараа сайхан галын өнөр оруулаад улаацуулчихдаг байгаа. За ингээд галтайгааны шкаф хөлтөөгч. Тэгэл айлд байдаг юмнууд байна да хүмүүсээ. За ингээд цэлгэр сайхан ингээ манай гэрийн гоё тухтай бүүдэнч байна. Би бол гэртээ маш хайртай 5 тухтай санагддаг. Аль 8 жилийн өмнө байсан. Тэгээ ер нь ээж аваа хоёрынд одоо насаараа амьдрах ах уу. Яг гэвэл бид хэд ч бүгдээрээ эхнээсээ тустаа би хүн болоод ингээ тустаагаараа явж байгаа. Тэгээ хуйлах наим чи одоо энэс том байшин гарч яах вэ те. Хөдөөнөө гоё ая тухтай ингээл гэртээ сайхан байж лэнэ. За ерөнхийдөө ийм байна. За тэгээ миний хэлсэн санаа болохоор хүн хөдөлмөрлж чадвал өөрөө мэдлэг чадвартай болвол хаанч байсан өөрийнхөө хэмжээнд 5 дахьтай амьдрч чаддаг гэдгийг харуулахыг зорилоо. Ажлынхаа төгсгөл хэлэх үг нь болохоор хүн болгоны амьдралыг харах үнцэг, зорилго, тэгээ хаанаас яаж боломжийг үүсгэх чадвар нөхцөл нь ч гэсэн өөр. Тэгээд ингээд залуучууд бүгдээрээ хэрвээ тал нь ингээд гадагшаагаараа тал нь яг төв суурин газар бараадад байвал Монгол орны чинь бусад сум аймгийг хэн хөгжүүлэх юм бэ гэд асуумаар байгаа байхгүй. Тэгээд хэдийгээр ингээд хоёрхан хүн нэг айл болоод амьдрах гад ирсэн ч гэсэн өөрсдийнхөө мэдсэн чадсан бүх юмыг ингээд сэтгэл зүрхнээсээ хийгээд сумынхаа хөгжил тодорхой хөв нэмэр оруулаад явна гэж бодож байгаа. Тэгээ ер нь Монгол орны өнцөг болон бүрт ингээд боловсон хүчнүүд маань тархан байршаад яг хотдоо үлдэх нь үлдээд гадаад гарах нь гараад сумдаа амьдрах нь амьдраад аймагт амьдрах нь амьдраад ингэж жигтэй цаггүй хөгжөөд ирэхгүй болвол яг ингээд хөдөө газар чинь дандаа амьдрдаг байсан хүмүүс нь үлдчихдэг. Бүх залуучууд нь ингээд тэр чигтээ яваад өгдөг байгаа. Бидний хувьд бол зорьсон зорилго их байгаа. Тэгээд хүмүүс болохоор ингэдсэн байхгүй юу? Ингээд карьеркоо гэж гээд айгуу их тэгсэн. Тэгээд гадагшаа гараач эсвэл хотод ингээд хүний хүлд бизнес эрхлээчээ гээд айгуу их ярьж илаа. Тэнгүүд хотод ч өрсөлдөө ихтэй залуу хүмүүст одоо шууд бизнес эхлэхэд маш олон асуудлууд тулгарна, маш олон хөрөнгө мөнгө, цаг хугацаа, тэгээд мөнгө туршлага, чадвар гэдэг зүйл бас их нөлөөлнө шүү дээ. Тэгэхэд бид хоёр ингээд залуу хүмүүсээ юу ингээд бүүм хийсэн бизнес хийгээл тэгж амьдрна гэж байхгүй нэгт. Хоёрт гэвэл хоёулаа цагийн ажил хийгээд офис амьдрал ингээ хөөгөө явчингууд хизээ яг ингээд мөнгө төгрөг цуглуулад хизээ гэр бүл төлөвлөлтөө хийгээд хизээ нь хүүхдээ өсгөөд одоо үед хүүхэд өсгөх чинь айгүй хариуцлагатай. Ер нь нэг талаараа бас зардал өндөртэй шүү дээ. Тийм болохоор тэрийг бас бодно. Хүүхдүүдээ эрүүл орчинд өндөр боловсрол эзэмшүүлэхийг ч бас эрмэлзэн. Тэгээ манай аав ээж болохоор хэлдэг хүн хөдөлмөрлөж чадвал хаанч амьдрч чадна, хаанч амжилтанд хүрч чадна гэдээ ярьдаг байхгүй юу. Тэгээд энэний баталгааг болохоор хагас жил амьдрахтаа ямар ч байсан зах цухаас нь мэдрээд эндээ ингээд амьдраад бүр ингээ гоё кофе шоп байгуулах зорилго тэгээд одоо тэгээ удахгүй барьж байгаа. За тэгээд энэ мэтчлийн амьдралтай бичлэг үзхийг хүсвэл лайк дараарай. Баяртай.